За өнөөдөр бүгдээрээ англи хэлэн дээр хэлц үгнүүд харцгаая. Эхнийх нь once in a blue moon. Once in a blue moon гэхээр маш ховор гэсэн утгатай. Одоо ямар нэг зүйл маш ховор болдог. Бүр хаяа нэг болдог. За жишээлбэл I go to the cinema once in a blue moon. Хоёр дахь нь piece of cake. A piece of cake. Энэ ширхэг билүү гэдэг утгатай биш харин ямар нэг зүйлийг хийхэд маш амархан зүгээр л гарын үзүүрээр хийчнэ гэсэн утгатай үг байгаа. For example, the exam was a piece of cake. The exam was a piece of cake. За гурав дахь нь to give someone a cold shoulder. За энэ юу гэсэн үг гэхээр хин нэгнтэй ярихгүй үл тоох гэсэн утгатай үг. Жишээлбэл Hey, did you talk to Jess at the party? No, she gave me the cold shoulder all night. За дараагийн имжлэгээр уулзцаая баяр таа.